Хөгжмийн тодорхой давтамж таныг ангааж, зарим нь таныг унгаалтанд оруулж чадна гэдгийг та мэдэх үү? Тэгвэл гэрц гэж юу вэ гэдгээс эхлэе. Гэрц бол олон улсын давтамжийн нэг юм. Хамгийн анх цахилгаан соронзон орон байдгийг баталсан эрдэмтэн Хайнрих Херцийн нэрээр нэрлэгдсэн. Тухайн тохиолдож буй үзэгдлийн 1 секундэд тохиох давтамжийн тоог гэрц гэнэ. Жишээлбэл 432 гэрцийн давтамжтай гэдэг нь тухайн үзэгдэл 1 секундэд 432 удаа давтагдаж байна гэсэн үг юм. Тэгвэл яаж энэ нь танд нөлөөлж байна вэ? Эртний ард түмэн соёлын гишэл хөгжим дууны хүчийг мэддэг байсан. Хөгжимд агуулгадах дууны давтамжийн тусламжтайгаар бид амьд биетийн үйл ажиллагааг өөрчилж, өөрөөр хэлбэл хүний биеийг эдгэж сайжруулж чадна. Орчлон ертөнцийн салшгүй хэсэг болох хүний бие нь эсүүдээс бүрддэг бөгөөд тэдгээр нь атомудаас бүрддэг. Эдгээр атомууд дууны долгионоор үүсгэгдсэн энерги дээр үндэслэн харилцан үйлчилж ажилладаг. Орчлон ертөнцийг хэн, хизээ, ямар зорилгоор үүсгэсэн нь тодорхойгүй ч яаж бүтээсэн нь ил. Энэ бол дуу авианы хүч бөгөөд түүний давтамж чичирхийллийг ашиглах замаар аливаа зүйлийн бүтцийг хэлбэржүүлэн засан орчлон үүсгэсэн. Манай дэлхийн хувьд аливаа их үндсийг барьж байдаг тогтмол давтамжит долгион нь 432 Гц юм. Зөвхөн гаригч гэлтгүй бидний физик бие дэлхийн гаригаас хамааралтай түүний бүтээл тул бидний үндсэн голч зэрэг нь 432 Гц байх нь. 432 Гц нь байгалийн дуу авианы давтамж тул гэрэл, цаг хугацаа, уран зай, матери, таталцал, соронзон шинж чанарыг биологи, ДНХ код ухамсартай нэгтгэн, ухамсарт болон бидний биеийн эсийн төвшөнд маш их нөлөө үзүүлдэг. Камертон гэдэг хөгжим өгүүлдэг зэмсэг байдаг. Камертоны лианотыг 432 Гц дээр тохируулахад бусд нь дагаад тэр өнгөөр хөглөгддөг. Энэ нь байгалийн болоод хүний биеийн давтамжтай хэмнэл нэг учраас хөгжмийг зөвхөн чихээрээ биш бүхий л бие сэтгэлээрээ сонсоход тааламжтай байдаг. Гэтэл 1911 онд Америкийн тэнгисийн цэргийн офицер Диг нь энэ давтамжийг 440 Гц болгож нэмэгдүүлэх туршилтыг анх цэргүүд дээрээ хийсэн юм байна. Сон онгоцон дээрээ дайны шуурхай мэдээ дамжуулах болон ухуулах хийхдээ 440 Гц-ийн давтамж бүхий хөгжмийн аялгау тоглуулахад цэргүүдийн сэтгэл зүй докторгүй болж хоорондоо муудалцсан амиа орлох тохиолдолж гарсан гэдэг. Рокфеллерийн гэр бүлийнхэн хүмүүсийн ухамсар, сэтгэл зүйг хянах зорилгоор энэ туршилтыг санхүүжүүлж хэлгэсэн гэж үздэг. Дуу авианы давтамж хүний тарих, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөхийг мэдсэн учраас дараа нь 1936 онд Гитлерийн засгийн ганцын үед үзэл сурталын сайд Геббельс нацизмын олныг хамруулан удирдах нууц төлөвлөгөөндөө үнийг ашигласан байдаг. Сэтгэхийн хүчтэй дайралт болдог иймэрхүү акустик дайны хэрэгслийг Ирак, Чечений түүхээс чарж байна. Ингээд 1953 онд 440 Гц хөгжим хөглөх ISO 16 хөгжмийн стандарт баталснаар хөгжмийн бүтээлүүд, бичлэг их техник технологийн тохиргоонууд бүгд автоматар хувиргагддаг болсон. Сүүлийн жилүүдэд маш олон уран бүтээлч, улс орнууд 440 Гц-ийн давтамж бүхий ISO 16 хөгжмийн стандартаас татгалзан буцаад 432 Гц болгон тохируулж байгаа. Энэ нь асар уртын амжилт болж буй тод жишээ нь түүхэнд хамгийн олон хяналттай уран бүтээлээр шалгарсан Gangnam Style Despacito юм. Зарим уран бүтээлч зөвхөн 432 Гц-ийн давтамжаар дуулахаас гадна 741 Гц хүртэл давтамжийг өсгснөөр тухайн орчинд тэр багийн маягтэр тесвэргүй болдог байна. Гц 369 болон үүнээс салбарсан бусад тоон Гц зөвхөн манай гарагт л байдаг ба бусад гарагт ингэж задлсан ойлголт байдаггүй. Бусад гарагийн орчнолууд Гц-ийг энгийн өдөр тутмын хэрэглээ гэж мэддэг, ойлгодог тул тэд өдөр тутамдаа тэтгэл хангаалтын журмаар ашигладаг. Гц гэдэг тоон өгөгдлүүд дамжуулан давтамж үүсгээд хаана Гц үүсэж байна, тэнд байгаа амьд бүхэнд нөлөөлөх боломжтой. Гц-ийн анхны үүсэмэл нь тоо. Тоог яаж давтамж болгон орчлон ертөнцийн соронзон оронтой холбож хэлбэр оруулах, өгөгдлүүдийг зам болгож ашиглах арга ухаан нь мөн бас тоо. Хооны дарааллыг эвдэхэд задардаг. Задарсан задаргааг дахин нэг шугамд оруулах замаар орчлон ертөнцтэй холбож өгдөг. Нөгөө талд эвдэрсэн тоог үйлдэлбэрээр нь задалдаг. Түүний хэлбэргүй бутархайг аятай холбоно гэх мэтээр Гц гэдэг тоон өгөгдлийг бусдтай тааруулахын тулд задаргаа бүрийг тооцож үзэж байж анхны өгөгдлүүдийг гарган хослуулан хүртээж байршуулдаг. Байршуулсан өгөгдөл гэдэгт амьд биетээс бусад анх их хүүсвэрээс бүтээгдсэн бүх бүтээлүүдэд
байршуулагдсан байдаг. Үүнд орчлон ертөнц гариг доторх амьд бус анханасаа бүтээгдсэн бүтцүүд болон тэдгээрийн холбоосыг барьж байхын тулд байршуулдаг. Манай гариг үндсэн бүтцэн 5 хэмжээтэд хамаарах бол дагалдах хөвгөл нь 432 Гц байдаг. Үүнийг гариг доторх амьд бүхэн тэтгэл хэлбэрээр хүртэж байдаг. Жишээ нь мургамлын төрөлцүүлүүд үр боловсруулалтанд хэрэгтэй тодорхой 432 Гц-ийн татамжаар цэнэглэх зэрэг үйлдэлүүд үүнд орно.